Нэг дайм болохоор энгийн номхон иргэдийг тойрол зогсоочоо дунд нь сэргээ нуудаг шиг. Манай энэ хөрөнгө мөнгө хураалгачихгүй гэж айж байгаа нөхдүүдийн гаргасан нэг юм яриад яваад байгаа. Ингээд энгийн иргэдийн хөрөнгийг хураачих юм. Дээр нэг уулзалтан дээр сонгогчдоос уулзалтаар нэг сонгогч бохимдчихлээ. Ер нь над бол хураалгач хөрөнгө алга гэж. Годоо байсан ч тий тураал хөрөнгөтэй хүн байсан ч 50 л байх юм. Тэгэд ер нь би гишүүн болж удаагүй сая яриад байгаа юм биш л дээ. Би одоо нэг жилийн өмнө таны нэвтрүүлэгт ороод ярьж исэн. Тэгэд нөгөө чи одоо тэгээ хийгээчтэй гэдэг шиг байр суурин дээр очиж байгаа. Улсын хурлын гишүүн болцсон. Хууль зүйн дотоод иргэн сайд болцсон. Нөгөө ярьсан юм чи хаана байна гэдэг байр суурин дээр очино. Би сонгуулиар сонгогчтой амлсан. Угаасаа миний сүүлийн 4 жил ярьж байгаа юм. Миний сүүлийн 5 жилийн судалгааны сэдв. Тэгэд ерөөсөө Монгол улс энэ хуулийг батлахгүйгээр өөдлөхгүй маань л гэсэн. Одоо энэ нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах. Нөхөн төлөвлөх. Анхдагч хуулийн төсөл. За би ягаад энийг хэвлэсэн бэ гэхээр одоо анх удаа олон нийтийн мэдээлэл хэрэгслээр харуулж байна. Хуулийнхаа төслийг үзэл баримтлалын судалгааг гадны орнуудын жишээ. За тэгээд бүх төрлийн судалгаа шалгуур үзүүлэлт. За тэгээд дүгнэлттэйг нийлээд ингээд бус хуулиудтайгаа яаж явцлах вэ гэдэг ингээд бүтэн ном гаргачих. Чин юунд л хууль зүйн юм билээ те. Бид цаастай судалгаатай асуудал хана. Энэ ерөөсөө нийтийн албан тушаалтан буюу. За тэгээд дагаж мөдгч журмын хууль нь ч гар. Гэхдээ ерөөсөө энэ төрийн өндөр албан тушаал ашиж ирсэн. Хөрөнгөчсөн. Яаж хөрөнгөчсөн мэдэгддэггүй. Тэгсэн мөртлөө хамгийн сүүлийн үеийн машиныг унж хамгийн тансаг байранд амдарч ингэж явж байгаа. Энэ хүмүүсийг хөрөнгөө шалгуулчихаа л гэж. Маш энгийн. Хөрөнгө юу яавал хууль ёсны байдгийг. Татвар төлдөг. Хүн орлого олсон бол татвар төлдөг. Тийм биз? За тэгээд өвлж авсан юм уу юм бол бүртгэлтэй байдаг. Альва нэг хувьцаа, компани аж ахуй нэгжтэй холбоотой зүйлүүд бүртгэлтэй байдаг. Энэ бол мөрөө үзүүлчих. Ашиг орлого нь тодорхой байдаг. Тэгээ энэ бол мөрөө үзүүлчих гэж. За би ингэж ашиг болсон. Одоо ч гой тайлбарлаж байгаа шүү дээ. Манай эхнэр их том компани захирал юм аа. Манай эхнэрэл бизнес их том юм гэдэг. Сайн байна. Эхнэр бизнес хийдэг бол сайхан гэр бүлтэй сайхан эхнэртэй байд. Сайхан эхнэрийнхээ дансыг үзүүлчих. Татварын тайлангийг үзүүлчих л гэж. Манай хүүстэй мундаг бизнесийг гадаад дотоод яваад олон улсад ямар сайн. Тэгвэл тэр шилжүүлгүүдэд үзүүлээд гадна дотноос мөнгө татсан баримтуудаа үзүүлээд шалгуулчих. Тайлбарлаж чадахгүй байгаа хэсэг нь хөрөнгө чи хураалгана. Яагаад гэвэл чи сая 700 мянган төгрөг цалинтай байсан ба. Хөрөнгө чи 1.7 тэрбум төгрөг байна. Чи 1000 сар ажиллаад энэ мөнгийг авах байсан байна. Наачир завцалтахгүй. Чи дундуур нуух хэвээр идэх хэвээр амьдрах хэвээр тэр зардалж байгаа нь. Маш энгийн. Тэгээд нийтийн албан тушаалтныг заагаад өгч байгаа. Нийтийн албан тушаалт. Би бол гайгүй бас бодоод байгаа. Манай сая сонгогдсон 126-гийн чинь 80 гаруй шин сонгогдсон шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс чинь сая л нийтийн албан тушаалтан болж байгаа байхгүй юу? Одоо 9 сарын өмнө. Тэгэхээр би бол одоо баталчих болов гэж бодож. Урд нь төрд ажиллаж исэн, том дарга хийж исэн хөрөнгөтэй хүмүүс бол эсрэг байна. Энэ бол ойлгомжтой. Гэхдээ хин тэгээ зүг зүгээр хийж юм оруулах юм хүсэх юм тийм. Энэ хууль дээр бүх арга зам нь хийсэн ба. За. Өөрөө нотлох баримтуудаа гаргаж өгөө чадахгүй бол нотлох баримтуудыг ингэж цуглуулж өгөөч гэж гаргасан ч болно. Гэхдээ нэг юм байна. 20 жилийн өмнө татвар авдаг байсан. 30 жилийн өмнө татвар авдаг байсан. Ер нь. Дээрээс нь чи хөрөнгөний шилж төлөвлөгөө гэж байна. Байр авлаа, зарлаа, үр хөвгтүүдийнхээ нэрийг бичүүлээ бүх юм. Үйл хөдлөлтөөр бид нэг ордер гэж ярьдаг шүү дээ. Тэр дээр бичээстэй байгаа. Машин тэрэг авсан зарсан бол одоо бүх юм. Тэр машин тэрэгнийхээ хуучин замын цагдаа одоогийн тэр автотеврийн газар бүх зүйл нь ингээл бүртгэлтэй байж байгаа. Ямар машин өгсөн явсан яасан ийсэн. Гайлаар юу оруулж гарч ирв гайлын бүх баримтууд байгаа. Тэг зүгээр нотолчих гэдэг шударгал байж байгаа. Одоо нөгөө бас нэг өгөөсгөж байгаа үндслэл нь миний энэ хуулийг одоо тэртээ тэр хууль хэрэгцээ орчин байгаа шүү дээ гэж. Харин тийм. Одоо байгаа. За. Тэгтээ хизээ орсон гэж. Сүүлийн жилүүдэд орсон байхгүй. Өмнөх хэрэгцээ харилцаанд ягаад ч үйлчлэхгүй. За. Монгол улс 2002 оноос хойш зөндөө бол өршөөл үйл гаргасан. Албан тушаалын гэмт хэргийг 2 удаа бүтэн өршөөсөн. Та 2015 оны буюу одоо бас 10 жилийн өмнөх
эдийн засгийн ил тод байдлын хуулийг санаж гинөө. Тий. Томоохон татврын өртөө компаниуд чинь тэр өрөө тэглүүлсэн шүү дээ. Тий. Тэрүүгээр 35.6 их 80 төгрөгийг ил болгочих. Тэр үед усын төсөв 6 их 80 таг. Усын төсөв 6 их 80 тахад 30 гаруй их 80 таг. За энэс болоод юу болсон гэхээр Монгол улс нөгөө нэг сааралж гисаалт багсаалтанд ороод ингээл баларсан шүү дээ. Тэр хуульчин биш үү? Ямар хууль вэ гэхлээр татвар нийгмийн даатгалын үрийг чөлөөсөн хууль баггүй юу? Тэрнээс авилга авсан мөнгийг чөлөөлөөгүй. Эннээс хойш жишээлбэл яасан бэ гэхээр одоо ингээд шалгая гэхлээр тэр ил тодын хууль юм мэдүүлсэн шүү дээ. Ингээд суудаг. Эннээс өмнө албан тушаалын гэмтрийг 2 удаа өршөөлөл гаргаж өршөөсөн. Одоо мөнгө нэхээр би өршөөлөлд орсон шүү дээ сууж байна. Тийм учраас өөрөөр хэлбэл яг өнөөдөр үлдэгдсэн гэмт хэрэгт хууль байгаа. Өмнөх харилцаанд хууль байхгүй байхгүй.